Кимэс но Яйбагийн 9 хаширагийн нэг дууны хашираа үзүй тэнгиний талаар ярилцгаая. Ер нь хашираа нарын хүчний дараалал гаргахаар тэнгийн дандаа хойгоор ордог те. Эсвэл зарим нь дээд сарны хамгийн сугтай тулдсан тэгээд ан ман үзээд алгуулах шахсан энэ төргээл ер нь сул хашираа гэдэг штэ. Миний бодлоор тэнгийн бол нилээд сайн хашираа гэж хардаг. Зүгээр дүрийн дизайн болон дуу оруулагчид нь дуртайдаа биш л те. Бүрэн үндэслэл суурьтай шалтгаануудаар тэгж боддог заяа. За тэгэхээр эхний ээлжинд тэнгийн бол хашираа дундаа хамгийн хурдан хашираа. Хурдаараа 9 хашираа дундаа нэгт ордог. Харин биеийн хүчийг нь үзвэл бүх хашираа нар гар барилдахад тэнгийн хүчээрээ хоёрт орсон байдаг. Харин нэгт мэдээж химижимаг геомэ ордог. Тэгэхээр биеийн хүчээр 9 хашираа дундаа хоёрт ордог гэж үзье. Угаасаа багасаа шинобигийн хуваар бэлтгэгдсэн. Дээр нэмээд 198 см өндөр штэ. Тулааны үеэр сэлмээ эрхий 7 хуруугаараа чимхэж хавчаад нөгөө барьдаг хэсэг байдаг да. Тэндээс л харж болно. Тулаанд угаасаа биеийн хүч болон хурд маш чухал тийм ээ. Тэнгийн тулаанд хамгийн хэрэгтэй бие махбодын чадварууд бүрдсэн гэсэн үг. Мөн тулааны IQ ч гэсэн өндөр. Төлөвлөгөө гаргаж хамтарч тулдахдаа сайн. Аним дээрээс нь эдрийг нь хангалттай харж болно. Мөн газар дор байгаа Дакигийн холоо хадгалдаг нууц газрыг нь сонсголоороо олдог штэ. Сонсох чадвар нь мэдээж маш онцлог. Угаасаа дууны хашираа. Харин одоо дууны хашираа үзүй тэнгийн эсрэг дээд сарны 6 Гютаро. Энэ тулааны талаар ярилцгаая. Кимэс но Яйба аним дээр одоогоор хамгийн галзуу тулаан бараг энэ л үстэй. Интернетийг бол дэлбэлсэн штэ. Ялангуяа сүүлийн мөчид тэнгэнч тэр Гютароч тэр хоёулаа хязгаараад авсан амар тулаан хийгээд байгаа юм шиг боловч энэ хоёрын хамгийн хүчрэг зэвсгүүд тулаан эхлээчгүй байхад аль аль нь үгүй болсон гэвэл яах вэ? Тийм ч учраас бидний хинж тэнгэний жинхэнэ хүчийг нэг ч удаа хараагүй. Яг юу гэсэн үг вэ гэвэл Дакигаас дөнгөж гарч ирж байгаа Гютаро тэнгэнийг шархтуулаад хордуулчдаг. Нэг тийм ч бодлого яагаад өгөхгүй байна гэд гайхдаг штэ. Тэгэхээр Гютарогийн хор маш хүчтэй хурдан тархдаг гэсэн үг. Үүний баталгаа нь Гютаро өмнө нь хашираа нарыг маш олон удаа алж байсан. Нийт 15 хашираа алсан гэдэг баха. Тэгэхээр Гютарогийн хор хашираа төвчний хүнийг ч нилээд хурдан үхэлд хүргэдэг нь эндээс тодорхой болж байгаа юм. Гэвч тэнгийн багасаа шинобигийн хуваар бэлтгэгдэж хорны дархлаатай болсон байж таардаг. Тийм учраас Гютарогийн хамгийн хүчрэг зэвсэг болох хор нь тэнгиний эсрэг шууд үхэлд хүрэхгүйс нөлөө үзүүлэхгүй байсан болохоор Гютаро яах чаргагүй тулдах шаардлагатай болсон. Харин тэнгиний хувьд бол гол чадвар нь асар их хурд болон биеийн хүч. Гэтэл хорцноос болоод хурданч тэр хүчинч тэр мэдээж асар их унсан тодорхой. Энгийн хүн тэрч бүхэл хашираа төвчний хүнч аль хэдийн өгсөн байх ёстой цаг хугацаанд тэнгийн эд алдалцаж байсан байгаа байхгүй юу? Яг хор надад огт нөлөөлөхгүй гэж Гютаро болон Танжиро тэр хэдийн өмнө худлааж үжилдэг ч гэсэн Гютарогийн хор хитрхи хүчтэй байсан болохоор тэнгэнд нилээд нөлөөлдөг л дөө. Гэсэн хэдий ч Гютарогийн хувьд бол тэнгийн аль хэдийн өгсөн байх ёстой гэтэл амьд байна. Тэгэхээр хор гэдэг чадвар нь ерөөхдөө хэрэгцээгүй болсон гэсэн үг. Харин нөгөө талд тэнгийн хорцноос болоод өөрийн хамгийн гол давуу тал болох хурд болон хүчийг маш ихээр алдаж байгаа. Тэгэхээр тулаан эхлэхээс өмнө энэ хоёр хоёулаа өөрсдийнхөө гол чадваруудыг аль хэдийн алдсан байсан. Тэгэж болоогүй нэг гар нэг нүдэ алдсан тэнгийн хүмэн буюу тэнгэнийг ашиглаж чадах өөрийнхөө хамгийн хүчтэй арга ашигладаг. Өрсөлдөгчийнхөө бүх тарилтыг хөгжмийн нот болгон уншиж, ер нь л хөдөлгөөнийг нь урьдчилан уншдаг техник. Мөрөн болтлоо хугацаа гардаг ч гэсэн нэг болчих юм бол ер нь зөвүүн арга. Фүмэнга камсушта, качни икзу гэд хэсэг байдаг да. Гютаро хүртэл нэг гар нэг нүдэ алдчихсан штэ гэд гайхдаг. Тийм байхдаа л Гютаротой энэ тэмцэд толдсон гэсэн үг. Хэрэг хордоогийн хоёр гар хоёр нүдтэйгээ тэнгийн Фүмэнийг ашиглах юм бол хэр хүчтэй байх бол бодоод үзтээ. Өрсөлдөгчөө бүрэн уншаад ер нь л баг ирээдүг харна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яалч хүчрэх техник. Манга дээрээ тулааны үеэр зохиолч нь ч гэсэн тайлбар хэлбэрээр үзүй тэнгийн биеийн байдал хэвийн бус гэж тодтгон тайлбарлаж өгсөн байдаг. Ийм юутайч тэнгиний бүрэн хүчийг хинж хараагүй гэж хэлж болно. Эцэст нь хэд би өмнө нь Ренгокугийн оронд Химижима Геоми мөнхийн галт тэргэнд суусан бол яах байсан бэ гэд бичлэг хийсэн. Хүмүүс харин тэнгиний оронд өөр хашираа шөнийн дүрмлөө явсан бол яах вэ гэд их асууж инлээ. Энд дээр бол би их энгийн хариулт өгнө гэж бодож байна. Дакиг олж илрүүлээд Гютарог ялахад тэнгэнээс өөр хашираа бараг л боломжгүй байхаа. Тэнгүүд хүмүүс Санеми, Обонай, Гию, Химижима бүгд л алан штэ. Тэд чинь хашираа дандаа 2 3 4 5 дорхоор хүчтэй гээл тэгж магадгүй. Гэхдээ энэ бол ерөөсөө тийм асуудал биш. Яг л Гютаро хор ашигладаг байхгүй юу? Тэнгэнээс өөр хашираа бараг л боломжгүй. Гэхдээ ер нь боломжтой байсан ч тун хэцүү л болов. Дор хаяж Гютарог яллаа гэхэд өөр араас нь өгөх магадлал маш өндөр. Яг л шиноби таарсан тэр тусмаа царай мараагаараа хүн амьтан найраад зайл гаргаад явчих чадвартай тэнгэнд л тохирсон даалгавар гэж бодож байна. Тэгээд Дакиг оллоо ч гэсэн Гютаро бодлоо ганц шалбархаа үлдээхэд л хордоод өгнө гээд. Тэнгэнээс өөр хашираа бол өгөх магадлал амар өндөр байгаа байхгүй юу? Гютаро хүчээр ялахгүй байсан ч гэсэн ганцхан шалбархаа гаргахад л тэр хаширааг алах боломжтой. Хэр хүчтэй байх нь хамаагүй ер нь өвчин хор гэдэг бол хүнийг алдаг. Гоку хүртэл зүрхний шигтээсээр явдсан шүү дээ ер нь. Яг нь Кочо Шинобугийн хувьд хорны эсрэг ерөнхийдөө байж магадгүй.
Харин босод хашираа Дакигаас гинт гарч ирэхийг нь дээрэс нь хор ашигладаг гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор гиндээд ганц шалбархаа авахд л үгэл. Тэгэхээр Химежима Гёмэй, Санеми, Гию, Обанай, Муичиро гэд эдний 1 2 3 4 5 дордог хүчтэй байх нь хамаагүй ганцхан шалбархаа авахд л үхлийн хор аавна гэсэн үг. Мууч сайн ч одоо дээд сар байна да. Ямар ч хашираад ганц шалбархаа бол гаргаж чадна гэж бодож байна. Тэгээд энэ музаан ч гэсэн хэлдэг. Хордуулчаад зүхтахад л ялах байтал гэд ууралдаг штэ. Тэгэхээр Гүйтер яг үндэ толдохгүй зүгээр хордуулчаад зүхтаад байхад л ялах боломжтой. Тэгэхээр шөнийн дүүрэг шиг тийм газар нууц мөрдлөг явуулах чадвартай, багаар ажиллах чадвартай. За тэгээ мэдээж царайлаг болохоор зэрэг дэм бодлуудын идэгтэй нарыг найрах чадвартай. Үзүй тэнгэнд л хамгийн тохирсон даалгавар Гётерогийн эсрэг толоонд ч гэсэн хорны эсрэг дархлаатай байсан тул Гётеро ялагдсан. Хэрвээ тэнгэнээс өөр хашираа яваад Гётерогийн хоронд үхээд Гётеро хэрвээ одоо энэ мөнхийн цайзад, хязгааргүй цайзад ороод ирсэн бол бас хашираа нарыг алах боломжтой байхгүй юу? Тэгэхээр ялчгүй энэ даалгавар тэнгэн л хамгийн төгс байсан гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Subscribe дарахаа мартаа.